guys, өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ. Би хэрхэн бичлэг хийдэг вэ? F3 өмнөх хоёр дээр болохоор нэгтэй жоохон суралцж исэн болохоор нэг холигтой болоогүй. Одоо бол жинхэнэ эдитлэх чадвараа харуулъя. За, эхнийх нь Mobizen Screen Record 2-оор би хэрэг орооцлогдоод хүрч байна. За, юу ч гэсэн энэ хоёроор бол хийжсэн. Тийм болохоор шууд дараа үлдсэн хоёр рекордероо яадаг үзүүлээ. За юуны түрүүнд screen recorder руугаа оръё. За мэдээж screen recorder бол ингэж ордог. Тэгээд гарч ирдэг заримдаа. За тэгээд энэ дээр энэ дээр дарангуут тийм бүх юм гарч ирнэ. Тэгээд бичлэгээ эхлүүлэхийн тулд guys энэ хамгийн дээдлийн бөөрхий дотор бөөрхий энэ дээр дараад бичлэгээ эхлүүлээд явж байна. За одоо тэгээд энэ болохоор одоо энэ байшингийн зурагтай энийг бол би мэдгүй. Тэгээд энэ зураг дардаг энэ гуравтхан болохоор тэгээд энэ нь болохоор ингээд царайгаа гаргадаг. Гэхдээ би царайгаа гарахгүй. За тэгээд хамгийн доотлох болохоор юм зурдаг. Тэгээд би та нарт харуулъя. Одоо ингээд гоё юм зурна. Ингээд сайхан юм зурдаг зөө guys. За тэгээд бичлэгээ ингээд хийчих. За дараагийнх нь болохоор X recorder доор өмнө хийжсэн бол X recorder list гэдгээр нь одоо хэлүүлэх юм. Тэгээд list нь бас ялгаагүй л дэж бичлэг хийх нь тодорхой. List нь болохоор маш өөр би нэгээр баг бичлэг хийж байгаагүй байдаг. Тэгээд одоо жишээ нь энэгээр нэгт гэж видео хийж байгааг болохоор сайн мэдгүй. Юу ч гэсэн бөөрхий дотор энэ дээр дарж бас л бичлэг эхлүүлнэ. Тэгээд энэ нэгэд энэ дээр дарвал бас л 6 даа. Тэгээ нөгөө хоёр нь бас сайн мэдгүй. За тэгээд үлдсэн нь болохоор ингээд CapCut байгаа. Би CapCut-аар бол edit-тэй мэдээ чинь. Тэгээд edit-тэй ингээд хийчдэг би. Тэгээд edit хийхийг бол бүгд л мэдж байгаа шүү дээ угаасаа. За, e-sport logo зүгээр би лого хийдэг байгаа. За, intro mic-аар би intro хийдэг. Тэг. Интрогоо ингээд сайхан хийчдэг. Тэг өмнөх бичлэгэн дээр өмнөх интро хийх арга дээр угаасаа байсан. За тэгээд өөр нэг рекордер болохоор бүр цаанаасаа бүр хийгдсэн рекордер байдаг миний утсан. Ер нь бүх утсанд байдаг юм шиг үлээ. Дэлгэц бичих гээд энэ дээр байгаа. Тэрэн дээр дарвал бас бичлэг хийж болт юм бэлээ. Тэгээд штэ guys. Одоо би ингээ бичлэгээ дуусгах хэрэг болж байна. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк ойлгомжтой болсон байхаа. Тэгээ би энэ бичлэгнийхээ коммент бичдгээ насаач тэгээд ойлгосон үгүйгээ ком хэсгээр бичээрэй guys. За бичлэг туслаа баяртай guys. Тэгээд бичлэг таалагдсан бол юугаа та нар угаасаа мэдэн штэ. За бичлэгээ дуусгах баяр guys. Peace out. Саг ивэла.